Монголд бол нэг барилгын цагтаа хэрэгтэй юм байна гэж бодож байна. Яа тэгвэл Герман Берлин хот ингээд хөгжиж байхад барилгын цагтаатай байсан байхгүй юу? Намайг Хийвэл гэдэг би Берлин төрж өссөн хүн байгаа. Одоо монголоо жоохон сайн ярьж байгаа уучлаарай. Гэхдээ би энэ жил анхны удаа Монгол руугаа ингэж тийм жоохон удаан хугацаагаар ирсэн. Би уг нэг хот судлаачийн мэргэжилтэй хүн байгаа байхгүй юу? Би Берлинд төрсэн байсан ч бараг 96 оноос 2001 он хүртэл Монголд амьдарч байсан. Сансарт. Тийм. Тэгээд ер нь бараг 100 болгон л ирдэг байсан байхгүй юу? Тэгэл Берлинд ингээд өссөн болохоор бас зөндөө олон ингээд тийм хүмүүстэй таарад, зөндөө их сонирхолтой соёлтой таарад. Гэхдээ ингээд 100 болгон Монгол ирэх болгонд л надад хамгийн гоё сонирхолтой байсан. Ягаад тэр яг Германы эсрэг тал байсан байхгүй юу? Тийм. Тэгээд би явж байсан багасаа ингэж тийм барилга юм уу эсвэл тийм орон зайг сонирхдаг хүн байсан болохоор энэ хоёр хотын хооронд байсан болохоор надад амар гоё таалагдаад. Тийм. Би ер нь багасаа ингэж тийм зураг зурх туртай байсан. Эсвэл би Монголд амьдарч байхад үед жишээл манай аав ингээд Германд дэжсэн байхгүй юу. Тэгэхээр над руу ингээд лего явуулдаг байсан. Тэр легоогоор ингээд тоглоход надад амар гоё санаа өгч байсан. Тэгэхээр би арай жоохон ингээд өсвөр наснд орж явахад ингээд компьютерийн тоглоомнууд тоглож эхлээд тэгэхээр 10 дахь ангид байж байхдаа ингээд манай газрын зургийн багш, газрын зургийн хичээл гэхүү. Тэнд нэж хахад ингээд за юу гэлээ. Та нар одоо ингээд өөрийнхөө хүссэн хотоо зураарай. Ингээд нэг A0 цаасан дээр билүү тий. Тэгээ уг нь дөрүүлээ хамт тэрийг зурх байсан чинь би тэрийг өрн баг ганцаараа зурцсан байхгүй юу тий. Ингээл за энэ гоё ингээд хотын төв байна тий. Энд ингээл оюутнууд энд байна. Энд ингээл талаа эрэг энд байгаа тий. Эсвэл ингээд өндөр барилгынууд энд байна. Амхан барилгууд энд байгаа. Ингээд өөрөөсөө бүр анханасаа тийм мэдрэмжтэй байсан болохоор эсвэл тийм сонирхолтой байсан болохоор тэрийгээр яваад тэгэл би хот төлөлт архитектурын хичээл рүү тэгж яваад орсон байхгүй юу. Тийм. Тэгэл одоо бараг 10 жил их сургуулиар яваад ажиллаад тэгээд одоо бас арай нэг жоохон тийм өөр чиглэл рүү орох гээд явж байна. Би архитектурыг ер нь амар тийм романтик мэргэжил байдаг гэж бодсон. Одоо ингээл гоё өөрийнхөө хүснээрээ байшин бариад өөрийгөө гоё ингээд хотод юм уу эсвэл түүхэд ингэж бүтээж болно гэж бодсон. Яа тэгвэл ингээд таньдаг архитектууд чинь бүгдээрээ тийм од хүмүүс шүү дээ тий. Гэхдээ тийм хүн болох ер нь магтал бараг нэлийн бага юм билээ. Тэгээд бас нэг өөр анзаарчихсан юм юу гэх юм бол одоо ингээд нэлээх мөнгөтэй хүмүүсийн ажлыг л ер нь хийж байгаа байхгүй юу тий. Одоо Берлинд ялангуяа бас байгууч байсан ч ингээд манай хуучин офис дээр ингээд амар хүнтэй орос судасны барилгууд юм уу амар хүнтэй офисын барилгууд бариад явж ирсэн чинь би бас ингээд нийгэмдээ ямар хувь нэмэр тэр оруулж байгааг нь ойлгохгүйсэн байхгүй юу. Гадаад найзууд манай Берлин хот дээрээ тэднэрт би ер нь хотоо бас харуулмаар байсан байхгүй юу. Тэгээд тэрийг амар автоматар би хийж ирсэн. Одоо яагаад Берлингийн бүх барилгынууд ингээд 5 давхар байдаг юм бэ те? Эсвэл яагаад энэ Берлинд ирсэн чи яагаад ийм өндөр шилэн байшнууд байхгүй нэг хүмүүс асууж ирсэн байхгүй гэсэн чи бас ингээд түүх ярьж өгөөд уг нь ингэж хөгжсөн хот гэж ярилцаад тэгээд би нэгтгэс 5 дахь өдөр ер нь оффистоо сууж яснаа ах сайн бүтэн сар өдөр ингээд хотын архитектурын тур гайдын ажил эхэлж байгаа. Тэгээл тэрийг бүр ингэж сайн хийгээд сошиал медиагийн боломжийг бас хараад өөрийнхөө контентыг хийж эхэлсэн. Тэгээд одоо сүүлчийн 2 жилийн бас ингээд мэдрэмж гарсан гэх юм бол одоо ингэж тийм архитектурын ажиллаар байшин барихаас гадна илүү судалгааны ажил руу ороод тэгээд тэр судалсан юмаа ингэж сошиалар юм уу, номоор юм уу эсвэл panel talks-аар нийгэмдээ эсвэл сонирхож байгаа хүмүүстэй тайлбарлах юм бол илүү гоё гэж бодож байна. Илүү зүг гэж бодож байна би. Тийм тэрнээс болоод би одоо бас ажилласаа гараад одоо нэг Монголд ирээд Монголтай танилцаад одоо бараг тийм 5 сар болчихлоо тийм. Тэгээд зөндөө өмсөрч чадлаа. Би багасаа хойш ер нь бараг 100 болгон ирдэг байсан. Тэгээд ирэх болгондоо уг нь дандаа л ингээ гэр бүлийнхаа бабл дотор байдаг байсан. Одоо ганцаараа ингээ хот ордог байсан. Эсвэл ганцаараа хөдөө явдаг байсан би.
Гэтэ би энэ жил одоо ирээд анхны удаа ингээд цагаан сарын үеэр ирээд би тоо барьсан байхгүй манай хөшөө авда. Анхны удаа би Playtime-аар ирсэн. Анхны удаа би наадмын үеэр Улаанбаатарт байсан. Анхны удаа хөтөө явсан. Би ингээд Прүүсэн суугаад өвгөн говь руу явсан. Тэр бас одоо сонирхолтой юм байлээ. Тийм тэгээ анхны удаа одоо ингээд намрын үйлрэлийг хараад хүмүүс ер нь ингээд зуны аашнаас ингээд өвөл намрын ааш руу орж байгааг нь бас анзаарэгдэж байна. Тийм юмыг би ердөөсөө өмнө ингэж хардггүй байсан. Тэгээл ингээд зун ирээл хоттой байж байгаа туслан гараад хөдөө явдаг байсан болохоор арай жоохон тийм романтик байсан болохоор энэ удаа ингээд Монгол нийгмийг, Монгол соёлыг ер нь шал өөрөөр хүлээж авч байна. Тэгээд миний анзаарэгдсэн юм гэх юм бол монголчууд ингээл амар сайхан аштай, эрхчлөлттэй байна гэж бодож байна. Герман хүмүүстэй харьцуулах юм бол германчууд миний бодлоор ингээд амар ингээд өдөр тутмын ажил амьдралдаа тогтцсон. Амар тийм юу хүмүүс л юм бэл гэж анзаарчихсан. Рутинд орцсон хүмүүс гэх юм уу те. Тэгээд өөрийнхөө ингээд тийм сонирч санаа алдсан гэх юм уу. Тэгээд Германы дунд насан чинь бараг 49 шүү дээ тий одоо. Тэгээд манай Берлин хотод ялангуяа гайгүй зөндөө олон залуу хүмүүс тийч тэр хот руу нүүдэг. Гэхдээ ингээл Герман хөдөөг харах юм бол ингээл хашаа башинтай машинтай хүмүүс ингээл зүлгээ засаал модоо хаачлаад модныхаа навч овчоо хаачлаад тийм амьдралдаа орцсон. Тэр ч бас нэг талаас гоё байсан ч нөгөө талаас бас амар тийм өөдгөртэй гэх юм уу. Тэгэхээр Монголд ирээд амьдрал юу нээр амар хэцүү болохоор ингээл залуу хүмүүсийг анзаарсан чи ингээл за би нэг одоо хийж энийг хажуугаар энийг хийж гин хажуугаар энийг хийж гин тэгэл гэр бүлийнхээ асуудлыг бас зохицуулах гад хичээж гин тэгэхээр амар тийм нээлттэй ухаантай байна гэж би юу н анзаарчихсан. Гэхдээ би юу н бас ингээд тийм Монголын тийм бабл дотор байж байгаа болохоор тэгж байж магадгүй. Одоо ингээл хашаа байшинд байдаг хүмүүс бас шалуур зантай байна ах гэж би бодож байна. Тийм тэгээд амар их чөлөөтэй амар тийм санаж санаа нь байгаа гэж анзаарэгдэж байна. Герман хүмүүстэй харьцуулах юм бол герман залуучуудтай харьцуулах юм бол тийм тэгээд одоо ямар ч ингээ асуудал таарах юм бол зүгээр наадах чинь бүтчихнэ гэл амар тийм оптимистик байдаг гэж надад анзаарчихсан. Германчууд миний бодлоор ингээл за энийг энэ дүрмөөр одоо хийж болохгүй бол хийж чадахгүй. Хизээч тийм хайрцагнаасаа гадна гэж бодож гэж болох thinking out of the box гэх юм уу. Тийм юм германчууд нь тийм алга болсон байна гэж би бодод байгаа юм тий. Тэгэл ер нь ирэх болох нь одоо энэ жил ер нь зөндөө тийм гоё юмнууд анзаарэгдэж байна. Ер нь архитектур хөдөлгөөл маш их нөлөөлж байгаа шүү хүний сэтгэл санааг. Одоо би ер нь энэ жишээг данаа хэлэх дуртай ингээд одоо ингээд 5 давхрын барилгын дунд өссөн хүүхэд одоо ингээд 25 давхрын барилгын дунд өссөн хүүхдүүд бас ингээд шал өөр соёлтой өсөж байгаа шүү дээ тий. Одоо жишээл 5 давхрын барилгын давуу тал нь ингээд шатаар ингээд байрлал гарч байгаа шүү дээ тий. Тэгэл гялс ингэж нэг давхарт ороод тоглоомын талбай дээр шууд очиж байгаа байхгүй тий. Би одоо жишээл ингээд сансарт өссөн болохоор ингээд тоглоомын талбай дээр тоглож байхад манай ээж зүгээр л ингээд цонх нэгээд юу илээ хоол болчлоо шүү. Ороод ирээрэй гэл ингээд тийм холбоо байгаа байхгүй тий. Эсвэл ингээд хөршүүдтэй таарлахад боломж нь илүү өндөр байгаа. Тэгээд хөршүүдийнхэн эсвэл тэр байгууламжийн харилцаа нь ер нь тэгжиж сайн болдог байхгүй. Тэгэхгүй бол ингээд 25 давхрын байранд битгүү 80 хөршүүдтэй лифтэнд ингээд таарад машинд ороод тэгээ машинаас ажиллуугаа яваад ажил дээрээ оффист нь суугаад буцаа гэрлүүгээ очивол тэгэл тийм амьдрал ер нь бас маш буруу муу гэж би бодож байна. Одоо та нар жишээлбэл Итали, Испани, Грек руу жишээл очих юм бол нэлээд намхан барилгатай, нарийнхан гудамжтай ингээл гоё дулахан цаг гартай орнууд байгаа л да. Гэхдээ тэнд нь юу анзаарэгдэх юм бол хүүхдүүд ингээ асуудалгүй гэрээсээ үдээс нь гараад шууд ингээл их чөлөөтэй тоглоомын талбай руугаа гүйчнэ. Эсвэл эмээ өвнөр нь ингээд гадаан суугаад ингээд хамт хүзэр юм уу шатар тоглож байгаа амар тийм гоё харилцаатай ойрхон байгууламж байгаа байхгүй юу.
Тэгэхгүй бол тэд нэр ингээл том барилгынууд ингээд шилэн барилгынууд ингээд 20 давхарт 10 давхарт ингээд тустай байх юм бол ямар ч тийм харилцаа байхгүй ганцаарах магадлал зөндөө өндөр байгаа байхгүй. Тэгээд өөр нэг асуудал бол ингээд хөдөлгөөний эрх чөлөө гэх юм уу тий. Одоо заавал машинтай байж эрх чөлөө гэсэн үг биш. Эрх чөлөө гэх юм бол ямар ч насны ямар ч тийм бэртцсэн хүмүүс ингээд нийтийн тээврээр иш тийшээ явах боломж яг хөдөлгөөний эрх чөлөө байхгүй. Одоо 10 настай хүүхэд чинь эзэж машин барьж чадахгүй. Гэхдээ жоохон дугуунаад явж болно шүү дээ тий. Тэр ингээд өөрийнхөө доршиндоо ингээд байх юм бол найзуудтайгаа уулзах боломж ингээд байгаа болохоор аз жаргалтай байгаа. Эсвэл хөгшрөө 70 80 хүрээ заавалчгүй ингээд автобусан сууж өөр хотгон руу очиж найзуудтайгаа уулзах нь амар буруу шүү дээ тий. Тэд нар ингээд хоорондоо хамт ингээд ойрхон явган замын ойролцоо төр байвал хүний аз жаргалыг тэгжээж сайжруулж байгаа байхгүй юу. Одоо тийм юмнуудын жишээнүүдийг бас сайн харуулах хэрэгтэй гэж бодож байна. Одоо мэдгүй та нар одоо ээж аав нартайгаа ярих юм бол Улаанбаатарт одоо хороол гэм үү 19 дугаар хороол Жуковд хүмүүс бас тийж ярьж байгаа шүү дээ тий. Одоо ингээл гэрээсээ гараад шууд цэцэрлэг юм уу хүнсний дэлгүүр байгаа. Тэгээд яваал тэгэл найзууд дээр очиж байгаа байхгүй юу. Тэгвэл бол одоо ингээд яанамаг дамжирч байгаа хүмүүс хотын түрүү ороход ёстой зөндөө зовж байгаа шүү дээ тий. Тийм юм бас ер нь сайн хөгжүүлэх хэрэгтэй юм байлаа. Зөв чиглэл рүү хөгжүүлэх хэрэгтэй юм байлаа. Тэгээд ер нь хот төлөв архитектур ингээ хүний сэтгэл санааг маш их нөлөөлж байгаа. Монгол бол нэг барилгын цагтаа хэрэгтэй юм байна гэж бодож байна. Яа тэгвэл Герман Берлин хот ингээ хөгжиж байхад барилгын цагтаатай байсан байхгүй. Тэд нар одоо ингээ бүх барилгынуудын ингээ гэрээ, газрын юмнууд нь зөвөр нь ажиллаж гэнэ үү, болж гэнэ үү гэж хардаг байсан. Одоо бэрлэн чинь ингээд тийм 5 давхрын дүрмтэй байсан байхгүй тий. Тэгэхээр барилгын цагтаа тэрийг бас маш сайн харж анзаардаг байсан. Одоо 5 давхраас өндөр барьж болохгүй яа тэгвэл гал төмрийн асуудал байгаа шүү дээ тий. Одоо гал командын машин 22 метрийн 22 метрээс өндөр байдаггүй болохоор 5 давхраас илүү барьж болохгүй байсан. Би тэр дүрмийг л ер нь Монгол бас нэг хийх байсан. Одоо 5 давхраас одоо орон сууц офиснуудыг 5 давхраас өндөр барихгүй. Гэхдээ зарим ингээд гоё тийм чухал барилгынуудыг юм уу одоо ингээд төвшүүд ингээд бод штэ. Төвшүүд нь ч бас ингээд тийм том гоё цамхагтай тэгээд дотор ингээд тийм цагтай тиймэрхүү юмныг одоо ингээд зөвшөөрөөд эсвэл одоо ингээд төв номын сан юм уу эсвэл тийм нийгмийн барилгынуудыг жоохон өндөрөөр барьж болно. Гэхдээ уг нь бүх юмныг тийм 5 давхраас өндөр баригдахгүй гэхээр тэгжээч бас архитектурын creativity нь бас гоё хөгждөг гэж би бодож байна. Тийм тэгэл мэдээч нийтийн тээвэр дугуун зам тий одоо ингээд замын маш нэрхэн болгоод зөндөө мод тариал ер нь тийм Европотоос жишээ авах юмнууд бас хэд юм байгаа. Гэхдээ нөгөө талаас бас монголчин бас тийм хүчтэй чанга цаг агаартай болохоор бас өөр өнцгөөс ер нь харах хэрэгтэй гэж бодож байна. Одоо өвөл хасах 30 100 нэмэх 30 болохоор ингээд сүүдэр юм уу салхины хамгаалалт бас маш чухал сэдвнүүд бас байгаа. Би ингээд хоёр соёлын голд нь өссөн болохоор ингээд бүх юмыг ингэж өөр өнцгөөс харах тийм соёлтой байгаа байхгүй тий. Тэгэхээр би хизээч ингэж багаасаа ингэж энэ юм яг зөв байна, энэ юм яг тийм буруу байна гэж хизээч тийм бодож байгаагүй. Одоо бүр багаасаа ингээл тийм нээлттэй оюун санаатай байсан. Одоо Германд ч одоо бас ингээд зөндөө их тийм улс төрийн асуудлууд байгаа шүү дээ. Ингээд баруун германчууд, зүүн германчууд юм уу. Тэгээд тэд нар бас ингээд хоорондоо зөндөө их хэрэлцдэг. Тэгээд дандаа л ингээд хоёр талынхан хүний юм сонсох хэрэгтэй гэж би бодож байгаа. Тэгэл дандаа л тийм ер нь даруухан бай тэ ингээд хүний ингээд хүссэн ярьж байгаа юмыг эхлэж сонсоод хүлээж аваад ингээд энэ хүн ер нь зөв байж магадгүй юу, буруучж байж магадгүй ингээд сайн бодох хэрэгтэй. Тэгэл би ингээд уулзах болгон хүмүүстэй ингээд эхлээд уулзахандаа ингээд дандаа ингээд энэ хүн ийм санаатай хүн байна гэж сонсож аваад тийм. Тэгэл би ч бас ингээд бүр анханасаа ингээд дандаа тийм nice guy байдаг гэж гэх юм уу. Одоо хүн ингээд намаас юм асуух юм бол ингээд асуудалгүй хийж өгнө.
Тэгээд би хизээч ер нь тийм за одоо миний хэлж болчлоо чи одоо надад нэг туслах ёстой шүү гэж ердсөө хэлдэггүй. Зүгээр данаа л ингээл асуудалгүй ингээл хүнд ингээл боломжоор туслаад яваад байх юм бол нэг өдөр бас тэгэл хариу нь бас ирнэ шүү дээ гэх юм бол тэр чи юу гэх карма гэх юм уу те. Би ер нь Берлин хотыг тэгж амар намайг нөлөөлсөн гэж бодож байна. Яа тэгвэл Берлин хот чинь ингээд Нью-Йорк шиг адилхан зөндөө олон тийм улсын хүмүүс тэнд байгаа шүү дээ тий. Би ингээд багасаа Орос, Вьетнам, Турк найзуудтай ингээд өссөн байхгүй. Тэгээд тэд нэр бас өөрийнхөө соёлынхаа тухай ингээд зөндөө их яриад тэгээ бас герман найзууд бас байсан. Тэгээд тэд нартай бас ингээд яриад зөндөө олон тийм өнцгнүүд л надад анзаарчихсан. Одоо энэ асуудлыг яаж зохицуулж болох вэ гэхэр чим юунууд байгаа. Тэгээд манай ээж аав эмээ өвөө чинь бас бүгдээрээ тийм юу хүмүүс байсан. Академи хүмүүс байсан. Дандаа ингэж юм сонирхдаг хүмүүс байсан байхгүй. Ингээд манай ээж эмээ өвөө чил эмээ бол физик хүн байсан. Өвөө нь бол механикийн инженер байсан. Тэгээд эсвэл одоо тийм хэлний соёлтой байсан болохоор амар тийм дэлхийг ойлгох гэж санаа байгаа болохоор тий. Би тэр toxic masculinity дээр амар эсэргүүцэж байгаа. Одоо ингээл ямар ч хамаагүй эрэгтэй хүн байсан ч юу бодснох хаа заавал яраарай. Тэгэл заавал тийм өөрийгөө тийм бүх одоо ингээл юмнаас бити нуугаарай гэж би бодож байна. Хамгийн гол нь тэр үлгэр жишээ гэдэг үлгүй те. Үлгэр жишээний асуудал бас том байгаа байх гэж бодож байна. Одоо эрэгтэй хөвгч ялангуяа жишээл ээж аав нь ингээд асуудалтай амьдралтай байсан ч одоо том их ах дүүнэрээ бол тэд нартэй бас ярьж болно гэж бодож байна. Эсвэл битгүү хичээлээ тараад багштайгаа бас ингэж ярьж болно шүү дээ тий. Одоо багшаас ингээл надад нэг ийм асуудалтай байна. Тэрийг заавалчгүй ер нь нэг тийм нэг өөрийнхөө чөлөөтэй сэтгэлийн тухай ярих ёстой хүн хэрэгтэй байх гэж би бодож байна. Тэр чинь бас заавалчгүй хамаатан юм уу ээж аав ах дүүнэр эмээ өвөө байх ёсгүй. Эсвэл та нар одоо жишээлбэл тийм саксны холбоонд байх юм бол саксны багштайгаа жишээлбэл ингэж ярьж болно шүү дээ тий. Эсвэл хаяа ингээд одоо ингэ сансар юм уу эсвэл хаяа ингээд нэг эмээ өндөр ингээл гадаа сууж идчихтэй тэгээ санал дээр тэр хүмүүстэй бас ингээ очиж өөр нь бас ярьж болно гэж би бодож байна. Их жахаа тантай нэг төр ярьж болох уу би нэг юм над нэм хэцүү байгаль байна. Та залуу байхдаа ер нь энийг яаж зохицуулж чадсан бэ гэж нэг тийм ярих хэрэгтэй байх гэж бодож байна. Миний тийм анзаарсан юм бол ингээд ялангуяа ихтэйчүүд ингээл бүх юм ингэж нуугаад ингээд дотордоо ингээд байлгасаар байгаад тэгэл нэг өдөр ингээл согтуу болоод бүх юмудаа ингээл нэг 30 минутын дотор ингээд гарах юм бол бас хэцүү буруу гэж би бодож байна. Тэгэл бүр анханаас ер нь тийм ярих соёлыг үүсгэжүүл те. Тэг одоо хэрвээ тийм хамгийн гол нь тэгэл ээж аав болохдоо бүр анханаас ингээл ажиллаа даах ёстой. Гэхдээ хүүхдүүдтэй ингээл цаг зарцуулах маш чухал байна л гэж бодож байна. Одоо тэгжээч л ер нь өөрчлөлгөө болно гэж би бодож байна. Миний бас ингэж сурч авсан юм гэх юм бол бид нэг ингээ богино хугацаагаар ингээ амьдарч байгаа шүү дээ тий. Тэгэхээр ингээ зөвхөн өөрийнхөө ингээ амьдралаа бодсоор агаад ингээ дараагийн генерацийн юм уу үеийн хүүхдүүдийг ингээ орхичин гэж би жоохон санаа зовоод байхгүй тий. Тэгээ одоо дараагийн үеийн одоо ингээл хүмүүс хаяа ингээл ээж аав болж ижил дараагийн үеийг л бас хардаг. Гэхдээ бос хүмүүс бас тэгж ер нь ажиллаж болно шүү дээ тий. Одоо ингээл тий одоо ингээ байшин барих юм уу хот төлөлийг хийхин тулд бас зөндөө 40 50 хаяа 80 юм уу 100 жил болж ижил нэг юм бүтдэг шүү дээ тий. Тий тэхийн тулд бас ингээ жоохон ч гэсэн тийм удаан хугацаагаар бодох хэрэгтэй гэж бодож байна. Тэгэхээр чин бас ингээл одоо хүүхдтэй болох юм бол хүүхдээ ингээл сайн өсгүүлнэ те. Эсвэл хүүхд өөрөө юм асуудалтай байх юм бол ямар ч байсан өөр нэг хүнтэй ярих хүн олвол зүгээр л гэж бодож байна.
Эсвэл нэг амар сайн итгэдэг найзтай бол би чамд нэг юм нууц юм ярьж болох уу чи ингээд өөртөө байлгаж чадах уу те. Тэгэхээр ингээд яриад авах юм бол ер нь өөрийнхөө сэтгэлээ маш сайн сайжруулна гэж би бодож байна. Эсвэл би одоо бас ингээд манай найзуудын хувьд бас ингээд нэг хідэн тийм хаагдсан хүүхдүүд бас байгаа байхгүй тий. Тэгээ бид тэднийг бас ингэж байгааг үддэг. За чи яагаад юм чимээгүй байна? Чи ингээл юу бодоод байна? Заавал хэл заяа гэл би тэр хүнийг ингэж бүр ингээ хүчээр ингэж авч ягаад за одоо юу болоод байна? Над хэл заяа гэж тэгжээж л хүмүүс бас ярьж илээ. Тэгэхгүй бол хаяа бас ингээ нэг хүнээс асууад хөө чи зүгээр үү гэл хүүхдүүд бас ингээл зүгээр ингээл худлаа яриад авчдаг. Гэтэ зарим ингээ сайн дотн найзууд байвал тэдний ингээл гаднаас нь харна штэ тий. Тийм тэгэхээр хой хүн өөрийгөө бол тий одоо нэг сайн найзтай ингээд бас ярьж ич би ер нь ямар хүн байна гэж тэр хүнээс асуувал бас зүгээр байна гэж бодож байна. Хүн өөрийнхөө гаднаас нь харахад бас тийм хэцүү байж магадгүй штэ тий. Тэгээд гой найзаад би одоо ер нь ирээдүйд ямар хүн байж болох уу гэж чи надад ингээ хэлээд өгөөч штэ тий. Эсвэл би ямар авьяастай байна тий. Эсвэл тэрийг хүмүүс өөрөө бас харж чаддгүй хаяа тий. Тэгэл сайн найз юм уу, сайн ээж аав ах эгчнэр эми өөнөр байвал тэднэртэй бас ингээл сайн ярих хэрэгтэй л гэж бодож байна. Монголд ч ингээд хүүхдүүд ээж авраагаа та гэдэг штэ тий. Тим соёлтой ба. Германд ч тийм соёл байж яснаа алга болсон. Одоо 100 жилийн өмнө бас ээж авраагаа та гэдэг байсан. Одоо бас зүгээр чи гэдэг байхгүй юу тий. Тэгэхээр ч ингээд ээж аав хүүхдүүд ингээд шууд нэг тийм левел дээр нэг давхар дээр байгаа байхгүй юу. Одоо миний бас ингээд анзаарчихсан юм ингээд герман залуу ээж аав нар хүүхдүүдтэй хизээч тийм иви гэл хүүхч ингэж байлгахгүй. Ингээл бүр багасаа ингээ хүүхдтэй ингэж ярьдаг байхгүй. За чи одоо яамаар байна? За чи одоо яг одоо энэ боломж байна. Чи аль болох энийг хийж болно, эсвэл энийг хийж болно. Ингээл бүр багасаа ингэж сайн ингээд том хүн шиг хүндлэн гэх юм уу? Эсвэл тим соёлтой байгаад байгаа байхгүй тий. Эсвэл хүүхдүүд ингээд за энэ бол миний ээж аав байгаа болохоор би энэ хоёрыг өстө бүр амар тэгээ хүндлээд ийм сэдвүүний тухай ярьж болохгүй гэж тийм тэр соёл ер нь алуу болоод байгаа байхгүй тий. Германд одоо ингээл ээж ааваа би танаас юм асууж болох уу тий. Тэгэл ээж аав ингээд шууд ингээд хариулж байгаа байхгүй. Тийм соёлоос амар гоё. Эсвэл Германд ч одоо ингээд 16 наснаас пив ууж болдог байхгүй юу. Тэгэл хүүхдүүд мэдхгүй 18, 19-тэй байж хат ээж автнартай хамт ингээд ширээн дээр суугаад хам пив уудаг байхгүй юу. Тэгэхээр тэр чинь бас нэг дахиад нэг өөр соёл л доо. Гэхдээ амар тийм хүүхдүүдэд анханасаа тийм same level дээр байлгаж ээж хүүхд мэдхгүй өөртөө тийм сайн ихтэй болж ээж магадгүй эсвэл ээж аваасаа тийм ичих магадлал нь ер нь багасж байгаа гэж би бодож байна. Чухал юм юу вэ гэх юм бол хобби гэж байгаа. Тэрийг би бас одоо энэ удаа Монгол ирэхдээ амар гоё анзаарчихсан. Одоо жишээлбэл тэр Рио парк нэгдсэн шүү дээ тий. Тэгэхээр Рио парк нэгдсэн чинь ингээл хүүхдүүд скейтботоор явж гин тий. Эсвэл тэр дугуйгаар унж гин үү эсвэл амар тийм гоё хоббитэй болчихвол гэж зүг гэж бодож байна. Заавалчгүй одоо ингээл 10 жилийнхаа ангитай байж байгаа ингээл найзуудаасаа гадна ингээд тийм хоббиныхаа баблаа олчвол бас гоё. Одоо нэг хүн жишээлбэл ингээд шатар тоглох амар дуртай байна тий. Эсвэл ер нь ингээд ширээний тоглох дуртай байна уу эсвэл тий. Эсвэл бүжиглмээр байна уу эсвэл рэп хиймээр байна уу тий. Эсвэл зураг зурмаар байна уу. Тийм юмнуудыг одоо жишээлбэл сошиалаар ингэж тавьж болоод би өөрөө ийм хоббитай байна. Өөрөө хоббид амар дуртай. Тэгэхээр чи ингээл шууд ингээд өөр бас нэг сонирч байгаа хүмүүстэй ингээл нийлэх боломж нь гарч ирж байгаа гэж бодож байна. Тэгэхээр тэр хүүхдүүдтэй одоо жишээл хоорондоо уулзаад за бүгдээ хамт нэг гоё өдөр цаг зацуулаад хамт зураг зурах уу те. Эсвэл хамт бүжиглэх үү те. Эсвэл хамт дуулах уу бас тийм юм байгаа. Одоо ингээд зугаалгын явна гэж бас тийм хобби байгаа шүү дээ тий. Эсвэл сэлж болно, сакс тоглож болно тий. Тэгэхээр ер нь хоббигаараа амар гоё юм хийж аз жаргал олно л гэж би бодож байна. Би бас одоо өөрийнхөө хоббиг одоо мэрэгжил болох гээд
хичээж байгаа байхгүй юу. Тэгээд би тэрийг олохын тулд бас 30 жил өнгөрч байна те. Би ч бас ингээ 8 настай байж байхдаа ингээл өөрийгөө ямар хүн юм бэ те гэж бодоод зүнх ганцаартаа те. Тэгэл 18-тай 30 жилийн дараа л өөрийнхөө тийм шугамаа олж байгаа байхгүй юу би. Тэгэл би тэр хүүхдүүд бас ер нь хэлмээр байгаа байхгүй. Та нар одоо мэдгүй 14, 15 настай байсан ч та нар өстөө маш залуу хүүхдүүд байна. Юу нас ч хоцрогдоогүй. Тэгэл 25-тай ч 30-тай ч 35-тай ч бас юм аа өөрийнхөө яг ингээ гоё зүйл олж олно гэж би бодож байна. Тэгээд итгэлтэй байна. Хизээч бити санаа зов та нарт дөнгөж эхэлж байгаа. Тэгээд өөр сайхан аштай хүмүүстэй таарахж хичээгээрээ тийм токсик ингэж өөрийгөө дана муулжилдаг хүмүүсээс холдвол бас зөв. Өө чи энийг чадахгүй бити энийг их хэл мэхэл гэж тийм хүмүүс бас зөндөө байдаг шүү дээ тий. Ингээл өөртөө итгэлтэй байвал ингээ өөрийнхөө хоббигоо хийгээд тэгээд адилхан хоббитай хүмүүстэй тааруул тэгэл тэр хүмүүс ингэж өөрөөсөө туслах гэж зөв гэж бодож байна. Өөрийнхөө дуртай юмаа бас тэгж л ихэлсэн байхгүй. Ингээ өөрийнхөө дуртай юмаа ингээ автоматар хийгээдсэн. Ингээ манай ингээл найзууд ирээд би тэднэрт ингээд бэлэн хотын түүх ингээл автоматар яриад өгөөд тэгээд нэг өдөр бас найз хэлсэн чи нэг мэрэгжлээрээ хийгээчтэй. Эсвэл чи мөнгө асуугаачтай тий. Наадах ч өстэй амар гоё хийж шүү тий. Тэгээд би намайг бас анхнаасаа ингээд чи ийм хоолойтой байж хоолоогоороо бас нэг ажил олоочтой гэж хэлсэн чинь би бас хизээч тэрийг итгэдэггүй байсан байхгүй. Тийм. Тэгээд арай гэж нэг зөндөө олон найзууд намайг ингэж за чи энийг хийгээчтэй чи энийг хийх ер нь амар авьяастай байна. Тэгжээч л би нэг олон жилийн дараа окей give it a first try хийгээд үзсэн чинь ингээл хүмүүс гоёор нь хүлээж авч байгаа байхгүй. Тэгэл илүү олон хүмүүс ингэж тэрийг дэмжсээр хагаад өөртөө сайн ихтэй болсон. Одоо жишээлбэл би ингээл анх ажилдаа орохдоо ингээл анхныхаа ингээд цалингаа авсан байхгүй ингээл данснаар хараад ямар гоё юм бэ би цалингаа авчлаа. Гэхдээ би анхны удаа ингээд тур хийгээд анхныхаа ингээд 10 евроны хандив авсан чинь тэр мэдрэмж бүр гоё байсан байхгүй. Яа тэгвэл тэр чинь бол яг жинхэнэ өөрийнхөө хийсэн ажлынхаа ажиллаараа явсан болохоор маш гоё байсан. Тэгвэл би ингээ архитектурын оффист байсараад ингээл өөр хүний ажил юу хийгээл байгаа шүү дээ. Манай даргын ажил чи энийг ингэж хий гэхэд за хийгээд тэгээ цалин авч байгаа. Гэхдээ би ингээд өөрийнхөө ингээд tour guide curator хийж байгаа шүү дээ. Тэ би ингээл маршрутын зохиогоод түүхийн судлаад хүмүүстэй ингэж өөрийнхөө тайлбарлаж байгаа ингээд чи яг л миний хийсэн ажил болохоор тэгээ тэрийг ингэж хүмүүс сайн хүлээж аваад наадах ч өстэй амар гоё байсан шүү мэ 10 евро гэж надад өгсөн чинь бүр хамаагүй гоё байсан байхгүй тийм мэдрэмж. Тийм тэгээд тийм орчсон хоббигаараа ер нь ингээд амар гоё сайн хийгээл ах юм бол нэг өдөр баг мөнгө байсан ч тэгэл жоохон мөнгө орж ирнэ гэж би бас бодож байгаа. Би одоо ингээд барилга архитектурыг ер нь амар сонирхдаг болохоор ингээд аялахад ер нь бас амар гоё байдаг. Би одоо жишээлбэл Парис, Амстердам руу очиход тийм шопинг юм уу, кофе, вино авах гэж тийш очдгоо. Зөвхөн барилгыг харах гэж тийш очдөг. Одоо тэр барилгын соёл тэр хотод ер нь ямар байдаг вэ гэж хардаг. Эсвэл манай Берлин хот ч бас ингээд тийм барилгын лаборатори байгаа болохоор ингээд зүгээр л дуугаа унаал нэг 10 минут яваал нэг шал үүрэг газар ирчихэж байгаа. Тэгээд Улаанбаатарын хувьд бол бас юу гэж бодох юм бол жоохон ч гэсэн ингээд нүдээ нэгээд арай жоохон тийм жижиг сажиг юм анзааруул бас зөв гэж бодож байна. Одоо Улаанбаатар бас жоохон граффити гэж бас байгаа шүү дээ тий. Эсвэл ингээд зарим хэсгээр наа хараад ингээл энэ уг нь ямар сонирхолтой жижиг хөөрхөн зураг бай тий. Эсвэл хүмүүс ингэж гадаа суугаад ингээд ном уншиж байгааг нь харах юм бол тий. Эсвэл гэрэл зургаар ингэж гар утсаараа ингээд зураг дарахаар бас ингэж юмнуудыг ингэж өөр өнцгөр ингэж харж байгаа шүү дээ тий. Тэгэхээр чи жижиг юмнуудыг анзаарах юм бол бас ингээд нэг өөр өнцгөөс харж байгаа гоё мэдрэмж авч байгаа гэх юм уу? Надад ч хэцүү асуудал байна шүү. За би Берлин хотод Улаанбаатар хотыг хоёулангийн сайн мэдж байсан ч хоёр хотод би ер нь хөшөрч үлдмээргүй байна. Миний одоо хамгийн гоё дуртай таалагдсан хот бол Парис байгаа.
зарим хүмүүс Парис амар дургу, зарим хүмүүс Парис амар дуртай. Гэхдээ одоо ингээ уран бүтээгч юм уу, архитектурын тийм соёл урлагийн хүмүүст бол Парис нэг амар гоё хот байгаа. Яг тэгвэл байнга ингээ яг дэлхийн тайзан дээр байж байгаа хот. Одоо жишээл Лондон, Нью-Йорк шиг үнэтэй биш. Тэгээд амар тийм эрхчлөлттэй миний хувьд бол амар тийм гоё санагдаж байгаа хот. Тэгээд би ингээд өөрийгөө ингээд тийм 80 настай өвөө байна гэж бодох юм бол яг Парисын ингээд кафенд суугаад кофе уугаад сонингоо уншаад тийм өвөө өөрийгөө тийм ямар ч байсан тэгж харж байна. Яг тэгвэл би тийм Европ соёлтой өссөн болохоор ингээд Азийн соёлыг бас сайн мэдэхгүй байна. Одоо Токиод ч бас гоё байж магадгүй, Шанхайд байвал бас маш сонирхолтой байх гэж бодож байна. Гэхдээ Парис ч бас амар жоохон тийм бэлэнтэй төстэй, жоохон тийм замбраагүй. Гэхдээ соёлын хувьд бол бичлэнгээс хамаагүй өндөр тайзан дээр байгаа гэх юм уу тийм өндөр давхар дээр байгаа гэж бодож байна. Тийм. Тэгэл тэрнээс болоод Франц юм уу ер нь Парис надад амар таалагдж байгаа. Архитектурын хувьд бол бас амар түүхтэй. Тэгэл зөндөө тийм янз гоё experiments нутгийн байгаа болохоор Парис бол надад ер нь амар таалагдж байгаа. Хизээч бити санаж занаа алдаарэ байнга нээлттэй санаатай мэдрэмжтэй байгаарай тийм. Тэгээд гурав дахь нь юу гэх юм бол тийм та нар юунаас жоохон гарах гэж хичээгээрэй. Баблнаас гарах гэж хичээлээ. Байнга ингээ адилхан найзуудтай уулзах бас сайн. Гэхдээ ингээл шинэ найзуудтай жишээлбэл болох юм бол бас зөв гэж бодож байна. Хэрвээ ингээд сошиалаа ингээд жишээл зөв ашиглаа тийм. Ингээл адилхан хоббитэй хүмүүс олох юм бол бас маш гоё байна. Маш зөв байна. Тэгээд тийм жаахан ч гэсэн мөнгө цуглуулах юм бол аялах юм бол зөвхөн ингэж тийм шоудах гэж бити аялаарай тийм. Ингээл өөр хотод очих юм бол яг тэр хотод амьдардаг хүмүүстэй уулзах гэж хичээгээрэй. Тэгээд тэднэрээс зөндөө юм асуугаарай. Эсвэл аялах мөнгө байхгүй бол одоо ингээд жуулчууд бас ингээд Улаанбаатар руу байнга ирж байгаа шүү дээ тий. Тэд нартай бас ингээд ярьж болно. Би бас Берлин хотод ер нь тэгж эхэлсэн байхгүй юу. Ингээд гадаад аялахаас өмнө ингээд англи хэлээ жоохон сайжруулж яж тэгэл хаанч хамаагүй ингээд тийм гадаад хүмүүстэй уулзах юм бол ингээд тэр хүний соёлыг юм уу асуудаг байсан. Одоо жишээл та айл хотоос юм бэ тий. Нэг хүн Мексико Сити гэх юм бол Мексико Сити ямар байдаг юм тий. Эсвэл нэг хүн Москва хотоос ирэх юм бол Москвад ер нь ямар байдаг юм. Дандаа л ингээд тийм сонирч зантай байвал амьдралаар зөв гоё явах гэж бодож байна. За тэгээ дахиад Европын хувьд би ярьж чадна л да. Миний ингээл хамгийн аз жаргалтай анзаарчихсан хот Амстердам, тэгээ Копенгаген, одоо Нидерландын Амстердам төв хот, тэгээд Дани улсын Копенгаген хот л тэгж санагдсан. Яад гэвэл намхан байшнуудтай явгнаар явах зам боломжтой, маш аюулгүй, маш сайн эдийн засагтай. Тэгээд дугуун зам ер нь маш сайн байгаа. Түрүүгийн бас ингээд ярьсан чинь ингээд хөдөлгөөний эрхчлөө тэнд бас байгаа байхгүй. Хүүхдүүд ингээд 5 нас хүрээл дугуунаад найзуудраа ээж аав дээр юм уу хичээл сургууль руугаа яваад очиж чинь. Эсвэл нэг өвөө 70 юм уу 80 настай байсан ч дугуунаад ийш тийш ингээд явчихж байгаа байхгүй тийм. Тэгээд одоо ингээд өдөр тутмын хэрэгцээний юмнууд нь тэр хотод бас маш ойрхон байгаа. Одоо цэцэрлэг, хүнсний дэлгүүр, кафе, номын сан, спортын зал юм уу тэр юм бүх ингээд маш ингээд тийм ойрхон баригдсан болохоор ингээд хүмүүс ингээд амар тийм эрх чөлөөтэй амьдарч байгааг нь анзаарчихсан. Монголд ч бас ингээд цагаагаар маш хэцүү болохоор тийм боломжийг юу бас гаргах хэрэгтэй. Одоо сайн нийтийн тээврээр жишээлбэл тийм. Тэр хоёр хот бол ер нь маш их тайвантай, тэгээд амар тийм аз жаргалтай хот гэж анзаарчихсан. Берлин хот ч бас тийм байгаа. Гэхдээ би Берлин бүр тасцсан болохоор тэгж санагдах байгаа. Гэхдээ зөндөө олон хүмүүс одоо Парисаас жишээлбэл Берлин рүү нүүж байгаа байхгүй яа. Тэгвэл Берлин бас Парисаас хамаагүй тайван. Тэгээ би одоо яагаад Парис руу очих гэж байгаа юм гэх юм бол амар тийм challenging гэхээр үгүй монголоор. Одоо би ингээд Берлинд өссөн болохоор ингээд байнга ингээд тийм комфорт зонд байгаад байгаа байхгүй юу. Тэгэхээр одоо ингээд Улаанбаатарт өссөн хүмүүс чинь ингээд бүр шал өөр соёлтой шүү дээ. Амар төвчээртэй, амар тийм
одоо Улаанбаатарт өссөн бол ингээд ямар ч хамаагүй хотод ингэж байж чадах байх гэж би бодож байна те. Тэгээ би харин Берлинд ингээд өссөн болохоор ингээд бүх юм ингээд байнга байсан болохоор амар ингээд залхаад тэгсэн чинь Парист очих юм бол ингээд амар тийм ер нь хэцүү амьдрал орж иж би өөрийгөө тийм хөгжүүлэх гэж санаа байгаа байхгүй тий. Одоо өдөр тутмынхаа юмыг амжуулна. Одоо Берлингийн ингээд гоё хоёр өрөөтэй байраас ингээд нэг өрөөлөө ингээд нүүж байгаа байхгүй тий. Ингээд 9 квадрат метртэй өрөөлөө гонугээд өөрийнхөө тий санаагаа хөгжүүлэх гэж явж байгаа байхгүй. That's my story. Ивэл байлаа.